Өдөр шөнө ээлжилсээр цаг хугацааны хүрд эргэсээр дэлхий дээрх амьд биес олон зуун жилийн туршид өөрчлөгдөн хувьсаж, шинжлэгдэн хөгжсөөр хүн адгууснаас ялгарах шин чанар бол сэтгэлийн хөдлөл түүнийгээ илэрхийлэх мөн чанар билээ. Хүн болгон өөр өөрөөр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Инээх, баярлах, гомдох, уурлах, хайрлах. Эдгээр сэтгэл хөдлөлийг өөрийн биеэрээ хөгжмийн хэмнэлд харуулах урлаг бол яахын аргагүй бүжгийн урлаг юм. Бүжгийн төрөл, хэмнэл, цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөн хувирсаар бүжгийн урлагт хайртай, дуу хөгжмийг биеийнхээ эд эсвэрээр мэдэрдэг хэн бүхэнд сонирхуулж байна. Дэлхийн жишгт нийцсэн олон улсын хэмжээний бүжгийн нэвтрүүлэг, UBS телевизийн ээлжид томоохон төслүүдийн нэг болох Perfect Dance уралдаант шоу нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Сайн байцгаана уу? Амар продакшны үүсгэн байгуулагч Бачка буюу Бат Зөрөг байна. Би болохоор 2004 оноос хойш. За тэрнээс өмнө бол зүгээр сонирхогч байсан. За тэгээд 2004 оноос нэлээд гүнзгий сонирхогч болоод. За тэгээд тэрнээс хойш болохоор ер нь яг бүжгээр дагнаад орчин үеийн бүжгээр дагнаад өнөө хүртэл одоо зүтгэж яваа нэг энгийн залуу байна. Эхлээд ерөөхдөө яг энэ орчин үеийн бүжиг гэдэг зүйлээр хичээлж эхэлсэн. Тэрнээс өмнө бол 10 жилд бол яг урлагийн үйлчлэг те шинжилгээ бүжиглж явдаг байсан. Яг тэгээд 2008 оноос эхлээ яг орчин үеийн бүжгийг яг сонирхож илүү их гүн орж хичээлж эхэлсэн. Тэгээд тусдаа хамтлагаар бүжиглдэг байлаа. Тэгээд яг 2010 10 онууд гэх юм бол одоо best of the best од болохын хүслэн ингээл одоо манай болдог гэсэн тэмцээнүүд байгаа шүү дээ. Тэгээ Mongolian Best Dance Crew гэдэг нэг бүгдээрийнх нь одоо чинь алтан медалуудыг авсан. Ер нь бол айгүй олон төрлийн бүжиг сонирхдаг байсан. Багадаа жоохон хөдөлгөөнтэй. Тэгээд нөгөө нэг өндөр нь хүрдэггүй байсан болохоор 10 жилийнхаа сургуулиудын нөгөө урлагийн наадамд хос бүжигтэй юмд орж чаддаггүй байсан. Өндөр нь хүрэхгүйгээд. Тийм болохоор юм чөлөөтэй хөдөлдөг юм бүжиг юм нэлээд сонирхож эхлүүл надад хэрэгтэй юм байна гэдгийг олж мэдсэн. Тэгээ 11 оноос эхлээ яг Бачка бидэд ярьж байгаад яг энэ хамтлаг гэдэг зүйлийг яг ийм олон хүнтэй биш яг ийм чадварлаг цөөхөн хүнтэй баг бүрдүүлье гэж яриад 11 онд Амар продакшн бүсгэн байгуулсан байна. Тэгээд миний урсгал жанр гэх юм бол одоо LA style буюу choreography style гэж явдаг. Энэ юу гэхээр дэглэлт хийдэг. Тэ? Дэглэлт хийдэг. Тэгээд энэ одоо бусдаас ямар ялгаатай юм гэвэл одоо чинь pop-ийн, lock-ийн, hip-hop гэдэг street dance-ийн төрлүүд байгаа шүү дээ. Энэ дотроос хамгийн одоо тайзны уран бүтээл болох боломжтой ийм төрөл юм. Тэгээд яагаад одоо чинь энэ барууны клипүүд ч бай, солонгосын клипүүдтэй ер нь яг энэ дуучдын бүжигтэй клипүүдээр гарч байгаа бүх бүжиг бол одоо choreography style гэж явж байгаа ер нь бол ихэнх нь. Тэгэхээр энэ бусад street dance дотроос юм гоо зүүн талаасаа илүү хүн харахад эвтэйхэн те хинч харсаа ойлгохоор тиймэрхүү дэглэлтүүд байдаг. Ганц биян дээр лимэн ган хэрэг цайз нуран уунж ганцхан чам дууралчихлаа бүсгиймэн юмасой бичмаас юу ч надаас хүсэн вэ бүх зүйлийг амлаж чадах вэ. Яг уу тухайн үед болохоор нөгөө нэг хипхоп урсгал айгу хүчээ авч ирсэн үе. 90-ад оны гэхэр чинь. Тэгээ нөгөө рэп бүжиг нь өөрөө амар хүчтэй. Тэгээ нэглээ юм байр суурь олдсон байсан болохоор хүн болгон сонирхдаг. За тэгээд бүжиглдэг хүмүүс чинь тухайн үедээ бас нэлээд рейтинг өндөртэй. Тэгээд зүгээр нэг үгүй хэлэхэд нөгөө нэг байр болгон автоматтай орцуулган бас дид автоматтай гэдэг шиг тийм байсан. Тэгээ нэлээд диктатуртай. Тэгээ нэлээд ер нь бас хүмүүс бүжиглдэг. Яг тэр бүжиг үл амар олон хүмүүс бүжиглдэг байсан юм байна.
тэр үед чинь нөгөө нэг юу л байсан шүү дээ. Ерөөсөө л рэп. Тэгэл одоо орцуулган хамтлагтай амар хүчтэй од болох хүслэн best of best. Тэгээд өөр чи ямар тэмцээнүүд л болдог байсан. Тэгээд тэрэн дуусна ганц хоёр удаа орж үзсэн. Илэрхийлэх гэх юм бол техникийн хувьд гэх юм бол юм бүжигчин хүн гэхээр тамирчин хүнээс өөр юм шиг боддог те. Гэхдээ яг тамирчин хүн гэсэн үг. Ягаад гэхээр тамирчин хүн хурдан гүйхийн тулд яах ёстой вэ гэхээр илүү их бэлтгэл хийж те атлетик бэлтгэлүүдийг хийж илүү хурдан гүйдэг те. Эсвэл одоо гар одоо номсон хардаг хол хүчтэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Тэгэхээр яг бүжигчнүүд яг орчин үеийн бүжгээр хичээлж байгаа хүмүүсийн хувьд айгүй атлетик байх тийм чанаруудыг их шаарддаг. Эхлээд болохоор сонирхолтой нөгөө нэг оюутан байхдаа аав ээж хоёроос 70,000 төгрөг зээлээд тэгээ тэрүүгээр яаж тойл авсан юм мэдэхгүй нэг 3 ширхэг тойл аваад тэгээ маа найз нэг сургууль дотор нэг бүжгийн нэг юм боломжийн өрөө гэж гаргаж өгөөд тэгээ тэр үед ч нөгөө хай тавл байдаг гэсэн хай тав дээр ч нэг сөрхий олон хүнтэй найз биш тэгээ нэг хөрөхгүй тэгээ жэнхэн нөгөө нэг дээр үеийн юугаараа нөгөө плакат ингэж хийгээд ингээд автобусны буудлууд дээр наадаг гэсэн үг. Тийм бүжгийн сургалт явж гэн өөрөө сайн мэдэхгүй юм гэж. Тэгээ тэрнээс хойш за энийг заавал нэг амжилтанд хүргэж сална гэсэн юм. Одоо шар хөдлөж юм те. Тэгээд ажиллаж ирсэн. Энэ зүгээр ажил болсон байхгүй юу дандаа. Сонирхол байж байгаа. Дээрээс нь сонголт сайтай байх те. Атлетик илүү яг энгийн хүнээс илүү хурдан хөдөлгөөнтэй. Дээрээс нь одоо body control гэж ярьдэн штэ. Биеийн контролууд чи илүү хурдтай, илүү техниктэй байх нь яг энийг техник гэж юм ярьж байгаа. Тэгээд энэ дэр чинь нэмэгдээд юу ороод ирэх вэ гэхээр тухайн хичээлдэг бүжгийн basic хөдөлгөөнүүд тий. Одоо тэр тийм bounce одоо чинь зөвхөн bounce гэдэг энэ bounce-ыг ямар техниктэй хийх вэ? Тэгээд яаж харагдвал эвтэйхэн байх вэ гэдэг тал дээр. За техникийн хувьд гэх юм бол ерөөхдөө бүжигчүүд энэ атлетик тамирчинтай адилхан гэж хэллээ шүү дээ тий. За тэгээд одоо илэрхийлэх зүйл нь гэх юм бол одоо чинь дууны үг I2 хоорондоо яаж авцалддаг вүлээ тий. Одоо чинь I2 хоёрыг хооронд нь холбоотойгоор л заавал бичдэг тий. Аль нэг юм. Тэгэхээр энэтэй адилхан тэр дуун дээр яг тэр дуун дээр зориулжилтыг л гарна. Тий. Илүү юм попын одоо нэг дүм так бас нэг гоо шүү дээ. Тэгмэд яг энэ чам таалагддаг бол чи бас одоо чинь поп их юм бол чамд илүү гоё байна. Өөрийнхөө ямар жанрын хөгжим сонсдог тий. Тэрнээс ч хамаарат чи ямар урсгалаараа бүжиглэх вэ гэдэг чи өөрөө тодорхой болоод ирдэг байхгүй юу? Bitch, sit down. Me humble. Sit down. Hey, this that Grey Poupon, that AV on that TED Talk. Hey, watch my soul speak. You let the meds talk. Hey, if I kill it, it won't be the alcohol. Hey, I'm the realest, after all. Tell them be humble. Sit down. Be humble. Sit down. Be humble. Монголчуудын модонд орж байгаа гэхээс илүүтэйгээр яг энэ бүжгийн урсгал гэдэг одоо орчин үеийн бүжиг гэдэг юм нь өөрөө хипхоп culture гэдэг хипхоп юм соёлтой холбоотой болж байгаа. Тэгээд эндээс нь болохоор айгүй олон бүжгийн төрлүүд байдаг. Бид нэр одоо яг хичээлж байгаа нь болохоор urban style гэж нэрлэгддэг. Choreography буюу дэглэлт гэж явдаг. За энэ нь болохоор бусад одоо хипхоп бүжгээс ямар ялгаатай юм бэ гэхээр хүн бодож байгаа дэглээд нэг айны чиг гэдэг дээр чинь ингэж хөдөлгөх гэсэн бол ингэж хөдөлдөг гэдэг тайзны дэглэлт юм уу? Хипхоп бүжигч нь болохоор яг хүн өөрөө сонсоод мэдрээд тий чинь нүл техник явж байгаа хүнд юм. Тэгэхээр одоо бол Монголд болохоор хипхоп бүжиг, popping, locking, b-boy бүхэл төрлийн бүжгүүдийг эзэмшсэн залуучууд зөндөө байгаа. Энээсээ бас одоо хүмүүс ойлгодгоо тайзны дэглэлт энэ хоёр чинь шал өөр хоёр ертөнц ингээд явж идэг. Тэгээ хоёулаа айгүй хурдцтай явж байгаа. Жишээ нь дөнгөж саяхан юуны Moxie Bros гэдэг dance studio гэдэг Төдөө гэдэг залуу аюу мундаг залуу. Сая би хаашаа явсан гэдгийг мэдээгүй ямар ч олон улсын тэмцээнд орсон чамлтгүй амжилт гаргаад ирсэн байна лээ. Тэгэхээр магадгүй залуучууд ч аюу гой хөгжиж эхэлж байгаа. Тэгээд энэ годомжны бүжиг гэсэн энэ нэршлиг дэлхийд аваачих цаг ер нь ирж байгаа болов уу гэж найдаж байгаа. Regardez-les!
1950 оноос эхлэн орчин үеийн бүжиг эрчимтэй хөгжиж эхэлсэн хэмээн бүжиг судлаачид үздэг. Модерн, цэнгэнт зэрэг бусад урсгалууд эд хүчээ авч байх үед залуусын дунд шинэ хэмнэлийг илэрхийлэх орчин үеийн бүжиг гэх тодтолтой бүжгийн том давалгаа үүссэн. Энэ бол urban dance байлаа. Jump style, electro, popping, reggae dance hall, locking, tectonic болон break dance гихчлэн олон төрлүүд бий болжээ. Эдгээр бүжгийн урсгалууд нь аз жаргал, баяр хөөр, уйдхар гүнд гээд бүхий л сэтгэл хөдлөлийг илэрхийлж болох бүжгийн шинэ өнгө, шинэ хэмнэл болж чадсан бөгөөд хүн төрөлхтний нэгэн том ололт байлаа. Яг нөгөө нэг орчин үеийн бүжиг гэж болж болохгүй байхгүй. Эн чинь дээр үед байсан байхгүй. Тэгээд яг нөгөө нэг ингээл чи намайг хүмүүс загинж магадгүй. Гэхдээ яг энэ бол үнэн. Нөгөө рэп бүжиг гэдэг чинь өөрөө одоо дэлхийд хаан ч тийм байхгүй рэп бүжиг гэж бүжиг бол байхгүй. Энэ зөвхөн Монголд байдаг бүжиг. Тухайн үед болохоор яг бүжиг сонирхчихсэн одоо ах нар дээд үе гэсэн. Тэр хүмүүс болохоор яг тэр хипхоп бүжгийг мэдээж ингээд видео ч юм бичлэг ч юм уу үзээд тэр хөдөлгөөнүүдийг аягүй тийм хуурцсан гэж хийдэг болсон. За энэс үүсэлтэй. Тэгэнгүүт нөгөө нэг орчин үеийн бүжиг гэхээр энэ нэршил одоо ингээд ялч мөргөлдөд байгаа байхгүй. Тэгээ бүжигчин гэдэг хүн дээр болохоор чинь би бол бүжигчин биш байхгүй өөрөө. Бүжигчин гэхээр ингээд бүх техникийг авцсан юм мундаг юм бүхэл юм гэж чаддаг хүнийг л бүжигчин гэж хэлэх байх гэж би боддтой. Би өөрийгөө бүжигчин гэж хэлэх нэг дуртай биш. Тэр Монгол бүжигч бай, стандарт бүжигч бай, одоо choreography ч бай, тэр хипхоп бүжигч бай хамаахгүй ингээд бүгдийг эзэмшсэн тийм мундаг хүн байх юм бол тэр үнийг бүжигчин гэж хэлэх байх. Гэтэ яг хөө зүгээр нөгөө годомжны бүжигчин гэдэг нэр байдаг. Тэр нь юм болов уу? Яг энэ зөвхөн бүжиг дээр ч биш л дээ. Одоо дуун дээр ч байд юм уу, бүжгэн дээр ч байд юм уу те. Гол нь яг одоо энэ хийх гээд байгаа зүйлээр эхлээд судлах хэрэгтэй. Би яг юу ямар чиглэлээр яаж бүжиглэх хэрэгтэй. Энэ яаж өөрийгөө ингэж олж авах вэ гэхээр одоо чинь энэ стрит дансын бүх төрлүүд байгаа шүү дээ. Бүгдийг үзэж судлаад те. Одоо энэ оролдож үзээд яг чам дараа эвтэх нь юу вэ? Чи аливаар нь өөрийгөө илэрхийлэхээр чи одоо чинь цуснасаа ингэж нэг юм те огших мэдрэмж төрж ийн алийг чамд хийхэд эвтэх юм байна. Чиний бие физиологт аль нь эвтэх юм байна. Чиний одоо сонсдог хөгжмнүүдээс хамаарад тэр чинь бас шууд хамааралтай. Одоо чинь фанки хөгжим өөрөө сонсох дуртай бол фанки стилийн одоо аян дээр локин ч юм уу те ингэх юм бол чамд хамаагүй эвтэх. Одоо эсвэл R&B дуунууд ч юм уу ийм нэлийн дип дуунууд ч юм уу те бааш тиймэрхүү дуунууд дээр бүжиглэхээр чамд илүү гоё байгаад их юм бол энэ өөрөө дэглэлт рүү ороод ирнэ. Нилээн мэдрэмж талдаа болцсон сүүлийн үед. Тэр нь юу вэ гэхээр ингээд нэг жоохон юм хүнд аян дээр амар их юм филинг гаргаж бүжиглдэг болцсон. Тэгээд тэр нь яадаг вэ гэхээр тайзан дээр тэр дууг амьлуулах, тэр аяыг амьлуулах, тэр аян дээр байгаа бүх зэмсүүдийг олж цохих гэдэг нь хөдлөх гэдгийг хэлж байгаа юм л да. Тэгээд яг юм мэдрэмжүүдийг гаргах тийм зорилготой бүжгнүүд аяг гардаг болцсон. Тэгээд сүүлдээ бас хүмүүс нааг жоохон яагаад л нэг царайгаараа амар бүжгэлдэг болцсон байна. Тэгээд яг тэр чинь дотор нэг юм ууралж байгаа бол мэдээж ууртаа царайгаараа шүү дээ. Инээ гэдэж болохгүй. Тэр тиймэрхүү мэдрэмжүүдийг л гаргадаг юм да. 45 градус би энд байх хэвээр 2 гар. Эндээс нэг хутгаж байгаа юм шиг орж ирж байгаа. Дараа нь би ийшээ авах. Яг энэ үедээ юу анхаарах вэ гэхээр би хөдлөхгүй, царай мөс хөдлөхгүй. Одоо эндээс би татна. Оп. И. Одоо эндээс миний баруун гар хөдлөө. Эндээс барьж авлаа. And эндээс зүүн гар ааж маар 2 гар. Одоо эндээс 1 и 2 гар. Окей. Энэ шиг хэрэгтэй. Нэг зүйл санаалаад хэлэхэд бас удааш болоод бас буцаагаад үзэж болох юм хэрэг олон дахин автахгүй байлаа. За тэгэхээр ялаа. 1 and 2 and 3 ааж маарч ирлээ. Баруун и зүүн. Бүжигчин хүнд байх шалгуурууд гэх юм бол ерөөсөө бүжиг гэдэг чинь өөрөө урлагийн нэг маш том салбар нь.
Тэр хүн жүжиглдэг байх хэвээр, шаардлагатай тохиолдолд уйлж явах хэвээр, амар happy бүжиглэж байгаа бол амар гоё инех хэвээр. Тэгээд тайзан дээр бүжиглэж байгаа, камерын өмнө бүжиглэж байгаа бас хоёр янзын юм ойлголт болоод байгаа сүлдээ. Жишээ нь камерын дээр болохоор одоо би хичээл захтаа дандаа ордог байхгүй. Чи камерын өмнө хэрвээ яг зураг авалтанд бүжгийн видео, одоо клипний зураг авалт ч юм орж байгаа бол өөрөө чинь би 100% хөдөлж байгаа бол тэрийг 250%, 300% ингэж шахаж бүжиглэж ээж тэр чинь камерын дээр 100% чүү айгуурдаг. А чи зүгээр л яг өөрийнхөө өдөр тутмын бэлдснээрээ 100% бүжиглэх юм бол тэр ерөөсөө баг бүжигч харагдахгүй. Тэгээ чи өөрийгөө гол нь. Үндэсний контент, perfect dance, шоу нэвтрүүлэг. Монголын бүжгийн урлагийн шилдэгүүд нэгэн дайзнаа өрсөлдөж, цэнхэр дэлгэцээр дамжуулан төгс бүжгийн хэмнэл, мэдрэмж, уран тансаг хөдөлгөөнийг энд харуулах болно. Оролцогчдаа улс үндэсний уламжлалт ардын бүжиг, сонгодог бүжиг, стандарт, Латин Америк сингэнд бүжиг болон хип-хоп данс, локинг, попинг, би-бой, кей-поп, электро, урбан данс зэрэг чөлөөт бүжгийн төрлүүдээр онцлог болон хамтлагаараа оролцож, бүх урлагийн эрх гэрэлтээр бүжгийн урлагийн гайхамшиг энд мэдрүүлж Perfect Dance телевизийн шоуны одоогийн гялалцаарай. Та өөрийгөө бүтээ. Энэ тайз, энэ боломж бол таны. Цаг явж эхэллээ. Үндэсний контент Perfect Dance шоу нэвтрүүлэг. Гол нь яг тууштай хичээллээ. Дээрэс нь нэгдүгürt одоо чинь энэ тэмцээнд орох гол зорилго нь энэ асуулттай амар холбоотой. Яг тэгэхээр шаардлага гэдэг зүйл нь өөрөө энэ зүйлээр чи хичээллэж үр дүнд хүрэх гэж байгаа бол өөрийнхөө хүрээллийг үүсгэх хэрэгтэй. Тэ? Хүрээллийг үүсгэх хэрэгтэй байхгүй яг нэг зорилготой, нэг сонирхолтой. Тэхийн тулд энэ тэмцээнд орох юм бол мэдээж яг тэмцээнд орж байгаа хүмүүс чинь нэг коллектив үүсээд тэ тэн дотор одоо чинь шин танихгүй одоо нэлээд туршлагатай чамаас туршлагатай бүжигчж байгаа шинэ хүмүүсч байгаа тийм. Тэгэхээр энэ хүмүүстэй ингээд нэг баг болж ажиллана гэдэг нь өөрөө чамд амар том үнцэнтэй зүйл байхгүй. Энэ бүжгийн шоуны ач холбогдлыг ингэж хараасаа гэж хүсэж байна. За мэдээж мөнгөн шагнал байх л бах тийм. Тэгэхээр мөнгөн шагналын араас хөвцөлдөх биш. Энэ шоуны араас ялагч болоод эсвэл шилдэг одоо 3 хамтлагч юм уу? Аль нэгэн хамтлагийнх нь нэг нь болоод ингээд гарчлаа гэх та нарт ингээд гарцсан айгүй их нээгдэнэ. Ягаад тэгэхээр хүмүүс яг одоо тэмцээн айгүй хөвцдөг болцсон тий бүжинд айгүй дуртай болцсон. Тэгэхээр та өөртөө айгүй зөв төлөвлөгөөтэй менежменттэй байх юм бол ялагч болоод тэр зүгээр л нэг бэлэн мөнгө тоолж авах биш. Цаашаа уран бүтээл чи илүү их цаашаа хөгжиж явна гэсэн тийм ирээдүйн хараатай байгаарай л гэж хүсмээр байна. Universe Best Songs 2014 оны шилдэг оролцогч. Тэгээд тэр үед яажсэн бэхээр яг дуулах сонирхолтой тэгээд ерөөдөө ажил ихтэй байгаад байдаг гэсэн бохоггүй. Тэнгүүт яг миний хийсэн хамгийн ихний том алхам юу байсан бэ гэхээр би Universe Best Songs орж үзье гэж бодсон бохоггүй. Яагаад тэгэхээр би хүрээлэлээ үүсгэхийг бодсон. Яагаад тэгэхээр би яг миний эргэн тойронд дандаа бүжигчтэй байсан. Тэгээд миний хийж байгаа ажлууд дандаа бүжигчтэй холбоотой. Тийм учраас яг тийм дуулдаг хүмүүсийн хүрээлэл донд орохын тулд Universe Best Song гэдэг зүйлд орсон тийм. Надад маш их айц байсан. Яагаад тэгэхээр их туршлагатай биш тийм. Одоо чи Universe Best Songs-д орж байгаа хүмүүс юм урын сантай байдаг тийм. Одоо тэрийгээ дуулчих, энийгээ дуулчих. Надад юусоо тийм юм байгаагүй тийм. Надад байсан юм юу гэхээр бүжиглэсэн байхгүй. Тэгээд яг тийш айцаа давж орсон надад амар том ялалт болсон. Тэгээд яг эргээ харахад айгаад ороогүй бол би юу алдах байснаа амар санахорсон тийм. Тэгэхээр яг энэ анх удаа бүжгийн тэмцээнд орох гэж байгаа ч юм уу бүжиг сонирхдаг залуучуудаа хандаж хэлэхэд айцтайгаа шууд нүрд болчих. Тэгээд бүх төрлөөр ингэж явж байгаа. Тэр хүн ингэж одоо шууд нин өгөө хэлэхэд тэр хүн жоохон танигдаж эхэлдэг. Хүмүүс тэр хүнийг хүндэлж эхэлдэг. Тэр хүн ч өөрөө бусдыг хүндэлж сурдаг. Тэр ер нь гоё. Тэгээд байнгын хөгжим сонсон, байнгын хөдөлнө гэдэг би энд чинь сайн. Тэр давуу талуудыг одоо ингэж яриад байл амар удаан цаг орох баг. Тэгэхээр ямар ч байсан бүгдээ одооноос эхлээд сонирхоод эхлээрээ. Тэгээд ямар ч байсан түрүүн би хэлсэн тэмцээнд оролцож байгаа бүх хамтлагуудад тууштай байгаарай. Ялна гэсэн бүрэн итгэлтэй байгаарай. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Монголд орчин үеийн бүжиг үүсч хөгжсөн түүхэн замнал, бусад бүжгээс ялгарах онцлог, төрөл ангиллын талаарх мэдээллийг үзэгч та бүхэндээ сонирхууллаа. Perfect Dance шоу нэвтрүүлгээр бүжгийн урлагийн одоогийн хөгжлийг үзэгчдэд харуулах,
Хүмүүст гоо зүй, сэтгэл мэдрэмжийн таашаал өгөхөд бидний гол зорилго оршиж байгаа илээ. Бүжгийн урлагаар хичээлдэг, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой хэн бүхэнд манай нэвтрүүлгийн үе таалга нээлттэй. Та өөрийгөө өөрчилж, тайзнаа гарч, хэн гэдгийг харуулахыг хүсэж байна уу? Энэ боломжийг Perfect Dance Show нэвтрүүлгээр танд олгож байна. Үндэсний контент Perfect Dance Show нэвтрүүлэг. Монголын бүжгийн урлагийн шилдэгүүд нэгэн дайзнаа өрсөлдөж, цэнхэр дэлгэцээр дамжуулан төгс бүжгийн хэмнэл, мэдрэмж, уран тансаг хөдөлгөөнийг энд харуулах болно. Оролцогчдаа улс үндэсний уламжлалт ардын бүжиг, сонгодог бүжиг, стандарт, Латин Америк цэнгэнд бүжиг болон хип-хоп данс, локинг, попинг, би-бой, кей-поп, электро, урбан данс зэрэг чөлөөт бүжгийн төрлөн дээр гоцлол болон хамтлагаараа оролцож, бүх урлагийн эрх гэрэлтээр бүжгийн урлагийн гайхамшиг энд мэдрүүлж, Perfect Dance телевизийн шоуны од болон гялалцаарай. Та өөрийгөө бүтээ. Энэ тайз, энэ боломж бол таних. Цаг явж эхэллээ. Үндэсний контент Perfect Dance Show нэвтрүүлэг.